We saw how the Bible describes the situation of Gentiles before the death of Jesus as pretty gloomy. За тэгэхээр эзний хийсэн ажлаас өмнө болохоор хайр үндэстнүүдийн нөхцөл байдал хэр зэрэг харанхуй байхыг бид нэр уншсан. Paul says, you were without God, without hope, without promises, without covenant, without citizenship in Israel. Бурхангүй, найдваргүй, Израиль одоо амлалтгүйгээр Израилийг иргэншилгүйгээр байсан гэдэг хэлсэн ба. Behind a wall of hostility that divided you from the Jewish people. Тэгэхээр юудэчдээс дайсагналын ханаар бид нэр тусгаарлагдсан байхын тухай ярьсан. And then when Jesus died on the cross, he destroyed that wall of hostility and made peace. Дараа нь эзэн загалмаа дээр тэмээ алагдахтаа энэ хоёр талыг нэг болгож амарт тайвныг инх тайвныг өгсөн байна. So then we have one new man, and that is the picture in the second chapter of Ephesians, right? За Эфесийн 2 дугаар бүлэг дээрээс бид нэгэн шинэ хүний тухай ярьсан байна. Now I want us to open the book of Romans, chapter 11. За та бүгдийг Ром номын 11 дэх бүлгийг нэх хүсэж байна. And there we get another picture of how this happened, how you became a part of the people of God. За тэгэхээр хэрхэн Бурхны хүмүүсийн нэгэн одоо хэсэг болсон тухай энэ номноос уншия. So I'm taking time for that because it's very important that you understand who you are in relation to God and the Jewish people. Тэр Бурхантай харилцах харилцаа бас евдээ хүмүүстэй харилцах харилцаанда та нар хэн болох вэ гэдгийг ойлгоход маш тус болно. Otherwise you'll be confused and there is a high chance that you'll end up in a extreme teaching. За хэрвээ энийг ойлгохгүй бол бид нар өөрсдийнх нь толгоонд эргээд нэг бол бид нар одоо өрөөсгөл сургаал тийм ээ тууширсан сургаал руу орох магадлалтай. You know there are two ditches on every road. За замд болохоор хоёр талд нь одоо хоёр тал байдаг аливаа замны. And we should drive in the middle. За бид нар болохоор яг тэр замаар нь явах ёстой байна. And when it comes to Israel and the Jewish people there are also two ditches. За яг Израильчүүдийн талаар ярихад Израиль үндэсний тухай ярихад бас л энэ замынх нь хоёр талд нь одоо ирмэг байдаг тийм ээ. Замын хажуу тал гэж байдаг. So one ditch is the one that says that Israel is not important and the Jews are bad and it's all behind us. За нэг тал нь болохоор тийм ээ Израильчүүд хамаагүй тэд нэр аль хэдийн өлрөн өнгөрсөн гэдэг ойлголт байгаа. And many Christians think that way about Israel. Тэгэд маш олон итгэгч хүмүүс Израилийн талаар тиймэрхүү бодолтой байдаг. And then there is another ditch. За гэтэл замынх нь нөгөө талд нь. And these are the Christians that are in love with everything Jewish. Одоо евдээ бүх зүйлд дуртай тийм бас тал байгаа. They start well with loving Israel. За Израилийг хайрлаж зөв эхэлдэг. They wave Israeli flag. Тэд нар Израилийн далбааг ус мандуулдаг. They sing the Jewish songs. За евдээ дууд дуулдаг. And then they don't stop there, but they go further. За тэгснэ тэгээ зогсохгүй тэгээ бүр цаашаа явдаг байгаа. And they start doing everything that the Jews do. Тэгэд евдээчүүд хийдэг бүх зүйлийг хийж эхэлдэг байгаа. So they become mixed up about their identity. Тэгэхээр яг өөрсдийнхөө мөн чанараа одоо сайн ойлгохгүй болж эхэлдэг байна. Like we said in the previous session that a woman who thinks, I wish I was born a boy. Бид нар өглөө нэг түүхийг одоо зүгээр нэг санааг хэлж байсан те. Зарим одоо эмэгтэй хүмүүс болохоор би эртөө бос төрөхгүй яав та гэж харамсдаг. They start envying the Jewish people. За тэрнтэй адилхан одоо өөр үндэстнүүдтэй евдээ хүмүүст одоо атаархаж эхэлдэг. They think the Jews are better in themselves than the Gentiles. Тэгээ евдээчүүд болохоор харь үндэстнүүдээс илүү давуу гэж ойлгодог. And in the worst case, they end up denying Jesus, making circumcision if they are men, and going into Judaism. За тэгээд явсаар байгаа тэгээд ирчүүд нь болохоор хоцлол хүртээ тэр бүр юдэизм руу яваад орчдөг ба. So I don't want you to end up in that ditch too. Тэгээд би тааныг бас замынхын тэр тал руу ингээ тийм ээ халтраад орчоосоо гэж хүсэхгүй байна. Let's drive in the middle of the road. Яг л замаар нь явъя. All right? So let's read a few verses in Romans 11. Romans 11. За Ромын 11-р бүлгээс from 17 through 24. 17-оос 24-ийг дуустал юм байна. So maybe we read together verse by verse. За нэг ишлэлээр уншия.
Before we do that, I want to give you a little bit of background. За энийг уншихаасаа өмнө би өмнө одоо нэг зүйлийг ойлгох хэрэгтэй. In these chapters in Romans 9, 10, and 11, Paul is trying to answer a big question. Ром номын 9-с 11-р бүлгүүдэд Паулч нэгэн чухал асуултанд хариу өгөхийг оролдож байгаа. Maybe it's not a big question for you, Магадгүй та нарын хувьд тэр тийм их том асуулт байгаагүй байх. but it was a big question for him. Гэтэ түүний хувьд бол энэ маш том асуулт байсан юм аа. And the question was, why did Israel reject Jesus? За асуулт нь юу гэх юм бол яагаад Израиль эзнийг үгүйсгэсэн бэ? And what does it mean? Тэгээ тэр нь юу гэсэн үг вэ гэдэг асуулт. Because you see, the majority of the Jewish people of that time did not believe in Jesus. Яг харах юм бол тэр эзний цаг үед байсан амьдарч байсан юудэчүүд ихэнх нь түүнд итгээгүй байгаа. There were many, but they were a minority. За мэдээж олон хүмүүс түүнд итгэсэн. Гэхдээ яг нийтээр нь харах юм бол тэд нар цөөхөн байсан. I mean, those who believed were a minority. Итгэж байсан хүмүүс нь цөөхтэй ордог байсан. And for Paul, that was a big question. За Паулчийн хувьд энэ бол том асуулт байлаа. How is it that the Jewish Messiah came to his own people, Яаж юм байх вэ тийм ээ? Юудэ Месиа өөрийнхөө хүмүүстээр ирж байгаад and they saw him and they heard him and they got healed by him, and at the end they said, "We don't want you." хүмүүс түүнийг үзсэн, тэгээ түүнийг сонссон, түүгээр эдгээгдсэн тэгсэн мөртлөө эцэст нь чи бидэнд хэрэггүй гэсэн тийм сонголтыг гаргасан байна. So that is the question that he's struggling with. За яг энэ асуултаа тийм ээ энэ асуултанд Паулч хариулт өгөхийг оролдож байгаа маа. And so now let us read verses from 17 За in Romans 11. 7 дугаар ишлэлийг харъя. If some of the branches have been broken off, and you, though a wild olive shoot, have been grafted in among the others and now share in the nourishing sap from the olive tree, do not boast over those branches. Let's stop here. Хэрв хэсэг мөчөр таслагдаад зэрлэг чидүүн болох та тэдний дунд залгагдаж чидүү модны үндэсний шимээс хүртэгч болсон бол өнөөх мөчүүдийн эсэг бүв сайрах. So what is he talking about here? За энд юуны талаар ярьсан бэ? Some branches, some olive tree, За мөчөр ярьчлаа, чидүү модны тухай ярьчлаа. and some broken branches, За бас хугарсан мөчрүүдийн тухай ярьчлаа. and some branches that are grafted in. За зарим залгагдсан мөчрүүдийн тухай бас ярьж байна. I want you to imagine a tree. За та бүгдийг нэгэн модыг төсөөлөөсэй гэж хүсэж байна. If you know how an olive tree looks, you can imagine an olive tree. If not, just imagine an apple tree or any fruit tree. За хэрвээ чидүү модыг төсөөлөхөд хэцүү байгаа бол зүгээр алюминий мод гэж төсөөлж ирээ. За алюминий мод үзээгүй бол зүгээр мод төсөөлж ирээ. There is a trunk and there are branches, right? За модонд болохоор яг одоо модны гол нь байна. Тэгээд мөчөр байна. And there is fruit hanging on the branches. За тэгээд мөчүүд дээр нь жимс бүнжгинж байна. So Paul is comparing the Jewish people and the Gentiles to two olive trees. Тэгэхээр юудэ хүмүүсийг ба хариу хүмүүсийг одоо хоёр дүрслэлээр харуулсан байна. And he says that the Gentiles are a wild olive tree. За хариу үндэстнүүд нь болохоор зэрлэг чидүүн мод. Okay? And the Jewish people are a cultivated olive tree. Харин юудэ хүмүүс болохоор одоо яг тармил чидүүн мод гэж бодороо. And then he talks about the broken branches. За дараа нь хугарсан мөчрүүдийн тухай дээрсэн байна. And he means by that the Jews that did not believe that Jesus is the Messiah. За тэгэхээр энд юу гэлж ярих юм бол эзнийг одоо өөрийнх нь месиа гэж хүлээн зөвшөөрөөгүй юудэ хүмүүсийн тухайд хэлсэн байна. Now, why is he talking about these branches as broken? Тэгэхээр тэдгээр мөчрийг яагаад хугарсан гэж Паулч дүрсэлсэн бол? Because you see, Jesus is a Jew and he came as the Jewish Messiah to his own people. За эзэн болохоор өөрөө юудэ хүн байсан. Тэр юудэчүүд дээрээ ирсэн. And the Jews were supposed to believe in him. Яг үл юудэ хүмүүс түүнд итгэлээ өгөх ёстой байсан. Or at least he wanted them to believe in him. Доор хайж тэмээ эзэн үнэхээр түүнд итгээсэй гэж өөрөө хүсэж ирсэн байгаа. Because that is the only way to have a living relationship with God. За яг иймэрхүү байдлаар л тэмээ хүмүүс эзэн бурхантай харилцаа тогтоох, харилцаа сэргийх боломжтой байсан. Even for the Jewish people. Тэр утга юудэ хүмүүсийн хувьд бас мөн адил байсан. Right or not? Тийм биз? Of course.
So when they did not believe in Jesus, they were like branches that were broken off. За юдэчүүд тийм ээ эзэнд итгээгүй тэр хүмүүсийг болохоор хугарсан мөчөр гэж төсөөлж энэ дээр одоо дүрсэлсэн байгаа. They could not produce fruit. Тэр хүмүүс өөрсдөө үр жимс ургуулах чадваргүй. And then he's also talking about the Gentiles as the branches of a wild olive tree. За тэгэнгүүтээ бас одоо хайр үндэстнүүдийг болохоор зэрлэг чидүү модны мөчрүүд хэмээн гэж бас дүрсэлсэн байна. And if you read again this verse now with this picture in mind, let us read it. Let us do that. Some of the branches have been broken off, and you, though a wild olive shoot, have been grafted in among the others. Can you stop here? Yeah. 17, same verse once again. За 17 дугаар ишлээ дахиад уншиж байна. Хэрв хэсэг мөчөр тасдаг даад зэрлэг чидүүн болох та тэдний дунд залгагдаж чидүү модны үндэсний шимээс хүртэгч болсон бол гэж. Yeah. So he's saying that you were grafted as a branch of a wild olive tree. You were grafted into the cultivated olive tree. За энэ ямар зураглыг үзүүлж ирэх юм бол зэрлэг чидүү модны мөчрийг аваад тармил чидүү мод руу залгаж одоо суулгахыг хэлж байна. So switch on your computer graphics again in your head. За одоо Two olive trees, you imagine? толгоонд нөгөө төсөөлдөө сайн хараараа. Хоёр чидүү мод байгаа. One is a cultivated olive За tree. энийг нь болохоор тармил мод, It is, тэжээл мөр гэсэн тийм it is growing in the garden. За яг цэцэрлэг дургадаг. And the gardener has been working on it for many, many years. За цэцэрлэгч нь бол тэр модыг тийм ээ олон жил арчилж байгаа. And another one is outside, За нөгөө талд нь болохоор одоо гадна талд нь just growing by itself. өөрөө л тийм ээ сайн дураараа урж байгаа зэрлэг чидүү мод. If it gets some rain, fine. Тэ бороо орвол тэгээ азтай. There will be some green olives on it. Жохон ногоон чидүүн жимс ургана. But it's a wild tree. Ихтэй тэр бол зэрлэг мод байгаа. Nobody's taking care of it. Хинч асрахгүй, халамжлахгүй. But it's a strong tree Ихтэй хүчтэй мод. because it's out there in the wild. Яг бол өөрөө зэрлэг газар тийм ээ өөрөө сайн дураараа ургаж It has to struggle Тэгээ өөр нэлээ одоо тэнцэх хэрэгтэй. for its survival. Тэгээ одоо амьдрахын тулд. And so look at this cultivated tree again. За тэгэхээр бол хажуудалд нь байгаа нөгөө тармил модыг харъя. Some of its branches were broken. За зарим моднууд мөчрүүд нь хугарсан. And then the gardener comes to the wild tree, За тэгэнгүүт нь нөгөө цэцэрлэгч нөгөө зэрлэг чидүү модон дээр очиод chops off a few branches of it, хідэн мөчрийг одоо савчиж аваад and binds them to the trunk of the cultivated tree. тэгээд нөгөө нэг тармил чидүү модонд руу залгаад боочлоо. Can you imagine that? За төсөөлөгдөж гэнэ үү? And this is what God has done. This is another picture of what God has done to you. Тэгэх юм бол яг энэ зүйлийг бурхан сүнслэг утгаар нь хийсэн юм аа. You see that? За тэр төсөөллийг Now, хийж байна. why does he do, what did he do? He took you, a Gentile, За энийг юу эзэн хийсэн бэ гэх юм бол хайр үндэстнүүдийг аваад and he grafted you into Israel Израиль руу залгаад суулгачихсан. so that you can become a partaker of what Israel has. Тэгснээр Израильд үзүүлж байсан тэр халамж, тэр асаргаанд бид нар одоо орох боломжтой болсон. It's interesting that God works like like a farmer. За яг бурхан бас тариаланчтай адилхан ажиллаж байгааг харж болно үүнээс. Why does a farmer would do such a thing? За тариаланч тийм ээ одоо яагаад энэ зүйлийг хийх ёстой вэ? The cultivated olive tree has a lot of good stuff. За мэдээж тармил чидүү мод өөрөө маш сайн мод. But over time, it stops maybe bearing fruit. За гэтэл хэсэг хугацааны дараа өөрөө чидүүн жимсээ ургуулхаа болж эхэлдэг байгаа. Now, the wild tree is not bearing a lot of good fruit, За тэгэнгүүт нөгөө нэг зэрлэг чидүүн болохоор угаасаа тийм их сайн жимс ургуулдаггүй. but it's strong because it struggles for its survival. Гэхдээ маш их одоо хүчтэй мод. Ягаад гэвэл өөрөө юу амьдрах ёстой учраас. It has wild life in it. Тэгээ зэрлэг амьдралтай гэж хэлж болно. And so God puts it into the old cultivated tree to reinvigorate that tree. За тэгэхээр тэр зэрлэг чидүүнээс аваад мөчөр аваад тармил чидүүн залгахлаар тэр тармил чидүүн өөрөө маш их ирч хүчтэй болдог байгаа. So both benefit. За тэгэхээр хоёуланд нь ашигтай байна. Is that making sense? За ойлгогдож байна уу? You as a Gentile
were now grafted into Israel to be a fruit, to be a more fruit. Харь үндэстнүүд яагаад Израиль руу залгагдаж орсон бэ гэх юм бол илүү их үр жимстэй байхын тулд. Now, how do you bear fruit? За та нар яаж үр жимс сургуулах вэ? You get your sap somewhere. Та нар Your juice, sap. Life is coming into you as a branch. за тэгэхээр та нар яг тэр модныхын одоо голоос нь модны шүүсийг авч байгаа. A branch has to be connected in order to be alive. За тэгээ амьтаа байхын тулд энэ мөчир заавалчгүй залгаатай байх ёстой. So it's drinking its sap from the trunk. За тэгэхээр энэ өөр тэр модны голоос ирж байгаа тэр шүүсээр нь ундаалдаг гэж ойлгож болно. And the trunk goes into the earth, into the ground. За яг тэр гол нь болохоор өөрөө хөрсөн дээр байрлсан байна. And it gets water through its root system. Тэгээ өөрийнхөө үндэснийхээ тогтолцоогоор дамжуулаад одоо усыг газраас авдаг. Now let's go back again to verse 17. За 17 дугаар ишлэгийг бүгдээ дахиад харъя. And he says here that you have been grafted in among the others and now share in the nourishing sap from the olive root. That's the end of verse 17. За тэдний дунд залгагдаж хүртэгч болсон бол гинэ. Өнөөх мөчүүдийн эсрэг бүс арих. Хүртэгч гэж хэлсэн байна болоор. Then verse 18. Do not boast over those branches. If you do, consider this. You do not support the root, but the root supports you. Хэрэг сайрхмаар бол та үндсийг биш, харин үндэс таныг тэтгэж байгааг санахтун. So that is your attitude to the Jewish people, especially to those who do not believe in Jesus. За тэгэхээр ялангуяа эзэнд итгэдэггүй юудэчүүдийн хувьд та нарын хандлага одоо ийм байх ёстой байна. That is at least the attitude that you're supposed to have. Тэгээ ийм хандлагатайгаар тэр хүмүүсийг одоо You're grafted in. бодох хэрэгтэй. Яг гэвэл бид нэр угаасаа тийшээ залгагдаж орсон. You're on the tree. Модонд байна одоо. You're producing fruit. Үр жимс ургуулж байна. You're blessed. Ерөөлийг хүртэж байна. Amen. Амен. Now, you look at the Jews that do not believe in Jesus, За гисэн чинь тэгээд болохоор эзэнт итгэдэггүй юудэчүүд байна. and you realize that they are broken branches. Тэгээд тэр хүмүүсийг харахтаа за энэ хүмүүс чинь бол хугарцсан мөчрүүд байна гэж They харсан. do not have the life of Jesus and the Holy Spirit in them, Тэр хүмүүс дотор эзний ба ариун сүнсний амьдрал байхгүй байна. because the Holy Spirit only lives in those who believe in Jesus. Яг тэгвэл ариун сүнс зөвхөн эзэнд итгэх, Есүст итгэж тэр хүмүүс дотор л нутгалдаг. So you look at them За тэгээд тэр хүмүүсийг хараад and you think, oh, you're Jewish. та чинь юудын хүн байна шүү дээ. You're from the cultivated olive tree. Уг нь болохоор яг тармил чидүү модны хүн байна. And you do not believe in your own Messiah. Тэгсэн мэт өөрийнхөө месиад итгэдэггүй юм байна гэж бод. Well, I am a non-Jew and I believe in him. За гэтэл би болохоор юудын хүн биш мөртлөө би месиад чинь итгэдэг. Now, Paul was a prophet. За Paul was a prophet. За Паул ч болохоор иш үзүүлэгч байсан. He sensed that in the Roman church there was some pride among the Gentiles. За Ромын чуулганд болохоор харь үндэстнүүдийн дунд тодорхой бахархал байгааг тийм ээ бардамнал байгааг харсан байна. They thought, we're not Jews, so what? Are we worse? No, look, we believe in Jesus and you don't believe in your own Messiah. За тэд нар яаж бардамж байсан бэ гэвэл бид нар болохоор юудэчүүд биш. Гэтэ бид нар тэ месиад итгэдэг. Гэтэл энэ хүмүүс өөрсдөө юудэчүүд мөртлөө өөрсдийнхөө месиад итгэдэггүй гэж хэлдэг байсан. So he's saying, wait, be careful. За яг энүүд болохоор Паул ч юу хийсэн бэ гэвэл за болгоомжтой байгаарай. You're right, you believe and they don't. Тийм ээ. Та итгээд энэ хүмүүс итгэхгүй байгаа нь үнэн. And it's really strange because you're a wild olive tree and they're a cultivated branch. Хачгалтай. Яг гэвэл та нар болохоор өөртөө зэрлэг чидүү мод харин энэ хүмүүс болохоор уг нь яг тармил чидүү мод нь байсан. But be careful, don't look down at them. Гэхдээ тэр мөчрүүдийг битгий дээрээс нь битгий бардамсан байдлаар хараарай гэж. Because you're grafted to their tree. Яг гэвэл та нар тэр модонд залгаастай And байна it's шүү. this tree that holds you. Тэгэхээр тэр мод та нарыг барьж байгаа. It's the root of that tree and the sap of that tree that gives you life. Тэр модны шимээс нь та нар тижээлээ авч байгаа. You know, there is a saying, don't sow the branch on which you're sitting. Ийм хэллэг байдаг. Өөрийнхөө сууж байгаа мөчрийг бүү хөрөөдөө гэж. Do you have that saying in Mongolian? Монгол тийм хэллэг байдаг уу? Yeah, we heard that. You have something similar. Yeah, okay. So that's his point. За яг тэр санаагаар энэ зүйлийг бичсэн байна. And he says, you do not support the root, but the root supports you.
That's end of verse 18. Та нар үндсийг биш харин үндэс та нарыг тэтгэж байна. And then verse 19 says, "You will say then, branches were broken off so that I could be grafted in." 19-дэр тиймээс та намайг модонд залгуулахын тулд тэр мөчрүүд таслагдсан шүү дээ гэж хэлэх болно. That's amazing. За энэ үнэхээр гайхам. Do you see what happened? Энд юу тохиолдож байгааг харж байна уу? So that in order for you to be grafted in, the natural branches had to be broken off. Зэрлэг мөчрүүд залгахын тулд зарим төрлөх мөчрүүд нь хуурах шаардлагатай байжээ. Isn't that strange? Энэ хачиргалтай биш үү гэж үү? Now, to me, that is really strange. Миний хувьд бол үнэхээр хачиргалтай байна. If I was God, I would not allow my beloved natural branches, over which I worked so long, to be broken off. Хэрв би бурхан байсан бол өөрийнхөө тарьсан арчилдаг модныхаа энэ олон жил арчилж байгаа модныхаа мөчрүүдийг би одоо салж унахын зөвшөөрөхгүй байсан. I will first take care of them and then of all the wild trees. Би эхлээд тэр модоо сайн арчилчаад дараа нь яваад зэрлэг моднуудыг арчлах байсан. But with God, it happened differently. Гэхдээ харин бурхан бол өөрөөр үйлдэхийг шийджээ. He loved you, the wild tree, so much Зэрлэг чидүүн болох та нарт эзэн маш их хайртай. that he allowed the cultivated branches to be broken off in order for you to get on the tree. Тийм учраас одоо та нарыг зэрлэг мөчүүд тэр модон залгахын тулд тийм ээ тэн дээр байсан зарим мөчүүдийг өөрөө авсан байна. Isn't that amazing? Энэ үнэхээр гайхалтай байна тийм үү? You know what that reminds me? Энийг сонсоод надад юу санагдаж байна гэж. That reminds me of Jesus. Энэ бол яг эзнийг санагдуулж байна. God loved you so much Бурхан та нарт үнэхээр их хайртай байсан учраас that he did not spare his own son. өөрийнхөө хүүгээ хүртэл эзэн одоо хүүгээ өгсөн гэлжээ. But allowed him to die for you and me. Та ба миний төлөө тийм ээ эзнийг одоо алагдахыг зөвшөөрсөн юм аа. In the same way, he loved you Gentiles so much Тэгээ харь үндэстнүүдэд бурхан маш их хайртай учраас that he allowed his own people to be broken off өөрийнхөө хүмүүсээс тийм ээ одоо мөчир мэд таслагдахыг зөвшөөрсөн юм аа. in order to make way for you. Яг тэгвэл та нарт зам гаргаж өгөхийн тулд. Isn't that amazing? Үнэхээр гайхамшигтай биш байна гэж юу? How much God loves you. Эзэн ямар их хайраар хайрлаж байна. How much God loves the Gentiles. Эзэн харь үндэстнүүдийг ямар ихээр хайрлаж байна вэ? That in a way, amen, let's give him the glory. Түүнд алдрыг өргөё. Thank you, Lord. Амен. Thank you, Lord. Thank you, Lord. Now, don't get me wrong. За та нар намайг буруугаар ойлгоорой. It is not Israel, it is Jesus that took away your sin. Тэгэхээр та бүгдийн гмийг авсан нь болохоор Израиль биш харин эзэн Есүс юм аа. But Israel is like Jesus in this. Гэхдээ Израиль яг энэ түүхэн дээр эзэнтэй холбогдож байна. In order for you to be grafted in, they were broken off. Та нар залгагдах боломжтой байхын тулд тэд нэр тасрах шаардлагатай болжээ. Okay, fine. So what is your response then to that? За тэгвэл яг энэ мессежэнд та бүгдийн хариу юу байх вэ? Look a little bit further, please, with me. In verse 20. За 20 дугаар ишлэгийг харъя. We said in verse 19, Paul argues with someone who would say, branches were broken off so that I could be grafted in. Тэгэнгүүтэн зарим ус болохоор би залгахын тулд тэр мөчүүд хугарсан гэсэн тиймэрхүү одоо сөрөг хандлага хандж байгаа хүмүүсийг Паул элч зориулж хэлсэн юм шиг. Verse 20. 20 дээр Granted, that means, okay, fine, true. Тийм ээ гэсэн байна. But they were broken off because of unbelief, and you stand by faith. Тэд итгэлгүйдээ таслагдсан бол та итгэлээрээ зогсож байна. Do not be arrogant, but be afraid. Бүгд дээгүүр санаарах харин эмээ. For if God did not spare the natural branches, he will not spare you either. Хэрэв бурхан төрлөх мөчрүүдийг хэлтрүүлээгүй бол таныг ч гэсэн хэлтрүүлэхгүй. So let's stop here. Look at me for a moment. За яг энэ дээр төр зогсъё. Paul is saying basically, don't be proud. За Паул чин дээр ерхий
хэлж байгаа санаа нь бол та нар бүү бардамнаа гэж. When you look at yourself and unbelieving Jews, don't get proud. За өөрсдийгөө хараад тэгээд одоо итгэдэггүй евдейчүүдийг харахтаа та нар битгий бардамнаараа. Be in the fear of God. Харин Бурхны имээлтэн доор байгаарай гэж хэлсэн. If God allowed them to fall away, Хэрэг Бурхан тэднийг одоо хэлтрүүлээгүй бол of course He can also allow you to fall away. та нарыг ч гэсэндээ хэлтрүүлэхгүй байх боломжтой маа. Don't take it for granted that you're saved. Тийм учраас та аврагдсан гэдэгтээ одоо битгий бардамнаараа. It's by grace through faith. Энэ болохоор нэгүслэр тийм ээ та нар итгэлээр дамжуулж хийгдсэн зүйл байна. So let's continue now. Verse 22. 22. Actually, we can skip a couple of verses just to save on the time. And let's read verse 24. За шууд 24 дэх эшлэл уншчаа. After all, if you were cut out of an olive tree that is wild by nature, and contrary to nature were grafted into a cultivated olive tree, how much more readily will these, the natural branches, be grafted into their own olive tree? Хэрв та төрөлхийн зэрлэг модноос таслагдаад тэр чанарынхаа эсрэг тармил чидүү модонд залгагдсан юм бол тэр тусмаа төрөлхийнх нь төрлөх модондоо залгадах биш шүү. Okay? So he's saying, number one, thank God that you are a wild olive tree that is grafted in. За энэ дээр эхний санаа болохоор үнэхээр одоо зэрлэг чидүү мод тармил модонд залгагдчих байгаа нь ерөөлтөө. Number two, don't take it for granted. Be humble. Хоёрдугаар санаа нь болохоор за энийг болохоор та нар зүгээр одоо энэ үүндээ битгий бардамнаараа харин даруухан бай. And number three, God is able to graft those natural fallen branches back because it's their own tree. They will easily graft back. Бурхан угаасаа тэр тасарсан тармил модныхоо мөчүүдийг буцаад заалгаж чаднаа. Тэр бол амархан байх болно гэдгийг хэлсэн ба. Amen. Okay, good. So let us now go finally to Romans 15. За Ромын 16 дугаар бүлгийг харъя. So what is your attitude to the Jewish people then? За тэгэх юм бол та бүгдийн евдей хүний хувьд хандах хандлага юу вэ? As a Gentile believer in Jesus. За эзэнд итгэдэг хар үндэстэн итгэгчийн хувьд та яаж хандах вэ? In verse 27, I can read from verse 27, but let me explain again a little bit of background. За юу 16-гийн 27-г уншина. Гэхдээ уншихаас өмнө би бас нэгэн одоо зүйлийг бас тайлбар. If you read Romans, you will see that Paul is gathering an offering from the churches, from the Gentile churches, to believers in Jerusalem. За хэрэг та нарыг энэ одоо хам хэсгийг харах юм бол ерөөхдөө одоо харь чуулганууд, харь үндэстнүүдийн чуулганаас Паул илж мөнгө цуглуулад Иерусалимд байгаа, тийм ээ? Одоо Евдей чуулган руу явуулж байгаа. He's writing about that in 1st and 2nd Corinthians also. За 1-2 дугаар Коринт ном дээр үүнийх хадлаар бас бичсэн байгаа. He says that I'm on my way to Jerusalem to minister to the saints that are there. Би одоо Иерусалим явж байна. Би тэгээд тэнд байгаа ариун хүмүүст үйлчлэхээр явж байна гэсэн тийм санаа хэлсэн байгаа. And he was gathering offerings in the Gentile congregations for Jewish brothers and sisters in Jerusalem. За Иерусалимд байгаа өөрийнхөө евдей ах эгч дүүнэртээ зориулж одоо харь үндэстнүүдээс мөнгө тийм ээ одоо өргөл цуглуулж байсан ба. So let's look at the way he's writing about that. За яг энэ хүү байдалд одоо хэрхэн бичснийг харъя. We can read from verse 25. Would you please read 25, 26 and 27? За 25-аас уншия. Бурхан сайн мэдээг болон Есүс Христийн тухагснаар минь дамжуулан өн эртний турш нууцлагдж байсан нууцын илчлэлээр уламжлалан та нарыг бат бих болгоно. Тэр нууц нь эдвгэ илэрхий болж мөнх Бурханы тушаалын дагуу иш үзүүлэгчдийн бичрүүдээр дамжин бүхий л харийнханд мэдэгдэж тэд итгэн дуулууртаа дагах болсон. Цорын ганц мэрэгэн Бурханд Есүс Христээр алдар нь үрд мөнх байх болтугай. Амен.
So I want us to read together the second half of verse 27. For if the Gentiles have shared in the Jews' spiritual blessings, they owe it to the Jews to share them with them their material blessings. That is 15:27, the second half of the verse. Oh, was it 15? Yes. Oh, did you read 16? Yeah, I did. Okay. Let's try again. Please, За, chapter 15. 15 дугаар бүлэг юм байна тий. 15 дугаар бүлгийн 20. Thank you, brother. 27 шиг тий. So 15 from 25 through 27. 25-с 27 дугаар ишлүүдийг. За. За одоо яг жихнээс уншлаа. Харин одоо би ариун хүмүүст үйлчлэгээр Иерусалимд очих гэж байна. Учир нь Иерусалимын ариун хүмүүсийн дундах ядууст зориулж хандив үгхийг Македоныхан болон Ахайхан таашаасан юм. Тийм ээ. Тэд таашаасан нь Иерусалим дэх ариун хүмүүсийн өмнө өртөөнх. Хэрв харийнхан тэдний сүнслэг зүйлсийг хуваалцсан бол эд зүйлсээрээч бас тэдэнд үйлчлэх өртөө юм гэжээ. Now we got it, right? Uh-huh. Okay. So let us notice once again what he says in verse 27. For if the Gentiles have shared in the Jews' spiritual blessings, they owe it to the Jews to share with them their material blessings. За тэгэхээр яг 27 дугаар ишлэл дээр юу хэлж байгаа юм бол хэрв бид нэр евдээчүүдийн сүнслэг зүйлийг хүртэж байгаа бол бид нар бас эд материалын зүйлээрээ тэднэрт бас өртөө учраас өөрийнхөө дагуу тэднэр одоо төлнө гэсэн санааг хэлжээ. Do you see that? Now, when you give something into your offering, or basically when you do some ministry, За ямар нэгэн үйлчлэл хийхдээ when you do something for someone, normally you do it out of love and compassion and mercy. тэгэхээр бид нэр халиваа нэгэн зүйлийг хийхдээ бид нэр хайр, нэгүсэл, асгууд инэрлээсээ үүдэж хийж өгдөг байгаа. If you walk on a street and there is a homeless person sitting or lying on the ground, then you don't have to help them. It's their life. Хэрэг та нар гудамжинд явж байтал тийм ээ тэнд нэгэн одоо гуйлахчин хүн тийм ээ маш ядуу хүн байж байгаа бол бид нэр хараад тусалж болно. Гэтэ бас яг туслах албагүй. Ягаад бол тэр хүмүүс өөрсдийнхөө амьдралаараа л амьдарч байгаа хүмүүс. But if you're a believer, your heart goes out to that person. Гэтэл та итгэж хүн бол таны зүрх сэтгэл дотроос чинь таныг өдөөгөөд та тэр хүн дээр очино. And at the very least, you pray about them. Тэгээ доор хаяж тэр хүмүүсийн төлөө залбирна. Is that so? Тэг нь үстэй тийм үү? That's what we experience in our hearts as believers because of the Holy Spirit. Яагаад бид нэр тэгж яах юм бол бидний зүрх сэтгэл дотор ариун сүнс нутаглаж байгаа учраас бид нэр энэ сэтлэр ариун сүнсний тэр сэтлэр хийж байна. And you might be led to do something for them as well. За магадгүй бид нар бас яг тодорхой зүйлийг тэр хүмүүс зориулж хийж болно. Now, with your parents, for example, it's a little bit different. За гэтэл танаа ээж аав нарын хувьд бол арай ондоо. It is not only a matter of how you feel for them. Тэр хүмүүсүүд болохоор таныг хараад ямар мэдрэмжтэй байх нь тийм их чухал биш. But you owe them a debt. Таны хувьд болохоор ээж аавтаа өртөө гэсэн үг ерөөхдөө. They gave you life. Яг бол тэр хүмүүс бидэнд амь амьдралыг өгсөн. And that is enough for you to be in debt for them for the rest of your life. Яг тэр зүйл нь л тийм ээ бид нэр насан туршдаа ээж аавтаа өртөө байгаад хангалттай. That is a good enough reason for you to honor them. За тэр ээж аавгаа хүндлэх тийм ээ хангалттай шалтгаан. Whether they were good parents or bad parents, whether they were with you or not. Тэгээ эцэг эхчүүд нь тийм ээ сайн байсан уу муу байсан уу та нартай хамт байсан уу байгаагүй юу тийм их чухал биш. It's not a matter of whether you feel mercy and compassion or you don't. Та ээж аавгаа хараад тийм ээ одоо нэгүсэж хайрлаж тэгээ инэрхэн. It is simply the right thing to do for you to care for your parents. Хамгийн чухал зүйл биш. Ягаад гэвэл ээж аав чинь учраас ээж аавгаа халамжлах ёстой гэдэг ойлголт байна. Is that so? Би зөв ярьж байна уу? Can we agree on that? Энд дээр санаа нийлж байна уу? Some of you agree with you. Ямар ч нэг зарим нь санаа нийлж байгаа шиг байна. He is saying here the same thing about the Jewish people. Тэр яг адилхан зүйлийг евдээ хүмүүсийн хувьд хэлж байна. You owe a debt to the Jewish people. Та нар
евдээ хүмүүст өртөө гэдэг санаа хэлж байна. because salvation is from the Jews. Яагаад гэвэл аврал бол евдээчүүдээс гаралтай. Maybe it was not the Jewish person that told you the gospel, and most probably it was not a Jew that brought you to the church. Тийм ээ, магадгүй та сайн мэдээ хүргэсэн бас цуглаанд авчирсан хүн болохоор евдээ хүн байгаагүй бах. But as you joined the church, as you became a believer, you tapped into Jewish spiritual heritage. Гэхдээ та чуулганд хамрагдана гэдэг. Та эзэнд итгэлээ өгнө гэдэг. Та евдээ хүний тэр итгэл үнэмшлийн баялаг руу орж байна гэсэн үг. And I hope you can see it clearly now after our discussion, after our talk. За тэр бидний хичээлийн дараа энэ бүгдийг та нар илүү их тодор харах байхаа гэж би найдаж байна. And so Paul is not saying, I beg you, please have mercy for those poor Jerusalem believers. Тэр Have mercy. тэр нөгөө мөнгө босохдоо, тусламжийг босохдоо л ингэсэн мө та нар хардаа тэр Иерусалимд байгаа евдээчүүдийг та нар инрээд өгөөч гэж гуйгаагүй байгаа. He's saying, no, that's not the case. Харин үгүй яг тийм учиртай биш ээ гэдэг хэлсэн. It's not a case of mercy, it's a case of debt. Энэ болохоор инэрл нэгүслийн тухай асуудал биш, харин энэ болохоор өрийн тухай асуудал гэж хэлсэн ба. If they became partakers of the spiritual blessings of Israel, it is only right that they just share the material blessings that they have. Хэрв та нар евдээчүүдийн сүнслэг баялгаас хүртэж байгаа бол та нас материалын зүйлээрээ өрөө төлөх нь зохистой юм а гэдгийг санаа хэлсэн байна. You will say maybe, okay, but it's not about the Jewish people really. Тэгвэл та нар хэлж боддог. За тийм байж болно. Гэхдээ энэ бол зөвхөн евдээ хүмүүсийн тухай бас яригдаагүй үстэй гэж. The Jewish people themselves didn't want their blessings. Евдээ хүмүүс өөрсдөө бас тэр өрөөлийг хүсээгүй. They didn't care about us. Тэр хүмүүс зарим нь болохоор бидний талаар ямар ч санаа тавьдаггүй. They lived behind this dividing wall of hostility. Тэд нэр болохоор They lived behind the dividing wall of hostility. тэр хүмүүс өөрсдөө энэ нөгөө тусгаарлаж буй ханы цаа талд амьдрахаар сонгосон гэж. They thought of us as of unclean people. Тэр хүмүүс одоо хүртэл биднийг одоо цэвэр бус хүмүүс гэж үздэг. They didn't care. I don't care anything about them too. Миний талаар бодохгүй юм чи би бас тэр хүмүүсийн талаар бодож юугаа ихин гэж бодож яж болох юм. Humanly speaking, you would be right. Тэг хүнийхээ хувьд ярих юм бол та зөвөө зөв. But from God's perspective, you're wrong. Гэтэ харин Бурхны нүдээр харах юм бол та буруудаж байна. It's like, imagine a bad situation when parents give birth to a child and just give it to an orphanage. За одоо нэг сөрөг зураглыг авч үзэх юм бол одоо ээж аав нь нэг хүүхдийг төрүүлээ тэгээд шууд төрсөн хүүхдээ асрамжийн газар өгчээ гэж бодъё. That's a bad situation. За энэ бол нэлээд сөрөг муухай нөхцөл байдал юм тийм үү? And yet, from God's perspective, these people gave life. Гэтэл Бурхны нүдээр харах юм бол тэдгээр хүмүүс тэр хүүхдэд амийг бэлгэлжээ. And the Bible doesn't say you shall honor your mother and father if they were a good father and mother. Тэгээ 10 тушаал дээр болохоор хэрв ээж аав хоёр чинь сайн байх юм бол тэднийг хүндэтгээрэй гэж хэлээг байхгүй. The Bible says also in the New Testament, by the way, Paul repeats it. За дашинт нь хэлэхэд шин гэрээнд тийм ээ Паул элч юу гэж хэлсэн бэ гэх юм бол You shall honor your father and mother. Period. Эцэг ихээ хүндэл цэг. Doesn't matter if they were good or bad. За тэ нөхцөл байдал муу байна уу сайн байна уу тэр хамаагүй. Oh, why doesn't it matter? За яагаад энэ хамаагүй гэж? Because they are the channel that God used to give you life. Яагаад гэвэл тэр хүмүүсээ дамжуулаад Бурхан танд амьдралыг өгөхийг шийдсэн юм а. Life is holy. Тэр амьдрал гэдэг бол ариун зүйл юм. So please respect the channels that God used to give you life. Тийм учраас Бурханы танд өгөхөөр сонгосон тэр сувгуудыг тийм ээ тэр хүмүүсийг хүндэтгээрэй. Even if these channels were not perfect. Тэгээ тэр сувгууд нь тийм ээ төгс биш байсан ч гэсэндээ хамаагүй. That's the same thing with the Jewish people. Яг түүнтэй адилхан евдей хүмүүсийн тийхүү хандаа гэж хэлсэн байна. It's not a question of whether the Jews love you or not. Тэр евдейч та нарыг хайрлаж байна уу үгүй юу гэдэг нь асуудлын зангилаа биш. It's a question of how you got life. Харин та хэрхэн амийг авсан бэ гэдгийн тухай ярьж байна. Salvation is from аврал хинээс үлээ? From the Jews. So please honor and be thankful for the vessel that gave life. За тийм учраас та бүхэнд тийм ээ энэ авралыг өгсөн тэр сувгийг
одоо хүндэлж байгаараа гэж. Can we stand up for a second? За та бүгдийг нэг секунд босгох хүсэж байна. I want to give you a chance to respond to the Word of God Тэгээ эсний үгэнд хариу үйлдэл хийх боломж. before we get into the next part of our teaching. Дараагийнхаа цаг руу орохоос өмнө. So, if you want, you can stay silent and think about it for a moment. За хэрэг хүсчээвэл та зүгээр чимээгүй зогсоод бодож болно. And if you want, you can say something to God about the Jewish people. Хэрэг хүсэж байх юм бол бурханд евдей хүмүүсийн талаар ямар нэгэн зүйлийг хэлж болно. If you want to thank God for the Jewish people, you can do that. Хэрэг евдей хүмүүсийн төлөө бурханд талархал байгаа бол түүнийг бас хэлж болно. If you feel you're still struggling with that whole question, you can tell God that I'm struggling. Хэрэг яг энэ дээр та зүрх сэтгэл дотор чинь тэгээ тодорхойгүй байдал байх юм бол тийм ээ. You don't have to Yeah, go ahead. You don't have to force yourself into thankfulness. Тэг бэлэн байдал байхгүй байвал бас энийг хүчээр хийх албагүй. It is the Holy Spirit that wants to produce this thankful attitude in your heart. Тэр энэ талархлын энэ хандлагыг ариун сүнслэл өөрөө танд өгнө. And this attitude of honor. Өөрөлдөл энэ хүндэтгэлийн тэг энэ дээдлэх хандлагыг ариун сүнслэл өгнө. But if you don't want this attitude, He won't do it. Гэтэ хэрэг танд ийм хандлага байхыг хүсэхгүй бол ариун сүнс бас энийг хийхгүй. Because the Holy Spirit is a gentleman. Яг тэгвэл ариун сүнс ч өөрөө gentleman шүү дээ. So if you're still struggling with the question, but you want to have a thankful, grateful attitude to the Jewish people, you can tell God about it. I'm struggling, but please change my heart. Гэтэ яг талархал хийж чадахгүй байгаа ч гэсэндээ хандлаганда тэг эдийн хүмүүсийг одоо ойлгохыг хүсэж байгаа. Энэ бүгдийг одоо ойлгохыг хүсэж байгаа тэдний гэсэн хандлага байх юм бол бас энэ хандлагаа эзэнд хэлээрэй. Can we do that? За энэ зүйлийг хийж болох уу? So let us bow our hearts. За бүгдээрээ зүрх сэтгэлээсний өмнө гудаалгаад Father, I pray for залбирая. my friends, my brothers and sisters here. You can pray out loud, or you can pray silently, or you can just stand silently before God. It's up to you. Feel free. I will just pray out loud. За би бол зүгээр л чангаар залбирчаа. Father, I thank you for each one present here. Аава энд байгаа хүний бүрийн төлөө баярлалаа. And I thank you, Lord, for those who are watching this video. Энэ видеог үзэж байгаа хүмүүсийн төлөө бас баярлж байна. Father, I pray for all of these people. Энэ бүх хүмүүсийн төлөө би талархан залбирч байна. Give them your grace Та нэгүслийг өгөөч. to open their hearts for you. Зүрх сэтгэлийг нээж өгөөч нэгүслээрээ. Please take away every attitude, every thought that is not submitting to your word. Тэгэхээр таны үгэнд нийцэхгүй байгаа бүх тэр хандлагуудыг та зайлуулж өгөөч. Pour out your Holy Spirit. Та өөрийнхөө ариун сүнсийг бас асгаач. Take away all rejection. Бүх эсэргүүцлийг та бас авч өгөрөө. Take away all inferiority. Тэгээд өөрсдөө бас дорд үзэх тэр байдлыг авч And өгөрөө. let them know deep in their hearts Тэгээд зүрх сэтгэл дотроо that they belong, that they are part of the family, тэд үнэхээр энэ гэр бүлийн нэгэн хэсэг гэдгийг та ойлгуулж өгөрөө. that they are part of the people of God, Бурхны хүмүүсийн нэгэн хэсэг гэдгийг ойлгуулж өгөрөө. that they are a branch on the tree. Модны мөчр болгож залгагдсан Give them the fear of God. танаас имэх имээлтийг өгөрөө. Take away all the pride and give them humility, Бүх бардамлыг аваад та даруй занг өгөрөө. so that they do not boast over the natural branches of Israel. Тэснэр Израилийн төрлөх тэр мөчрүүдийн эсрэг бардамлыг та бас авч өгөрөө. And give them a thankful heart. Та бидэнд талархалтай тэр зүрхийг өгөөч. In Jesus' name. Эзэн Есүсийн нэрээр Amen. амен. Amen. Амен. Hallelujah. Халелуя. The next part has to do with history. За түүхийн тухай би ярих болно дараагийн хэсэгт. I mean, we talked about history so far as well. Бид нэр түүхийг тодорхой хэмжээгээр дурдсан. But now we will talk about history which is not in the Bible. За одоо л Библиэлд өгүүлэгдээгүй байгаа тэр түүхийн тухай ярина. We will talk about a sad part of the history. За бидний одоо түүхэнд байгаа жом тийм гунигтай талуудаас нь ярьж өгье. We will talk about our failures. Бидний бас бидэд байсан уналтуудын тухай ярьж өгье. Jewish failures and Gentile failures too. За юдэчүүд бас харь үндэстнүүдийн уналт бүтлгүүтлийн талаар бас ярьж өгье. Now, I want to ask you a question За та бүгдээс нэг асуулт асууя. about your culture. Та ахын соёлын талаар. Is it easy for Mongolians to admit failures? За монголчууд өөрсдийнхөө
одоо бүтлгүүцсэн тийм ээ өөртөөхөө алдааг юу хуваалцах нь одоо байдаг энгийн зүйл үү ямар зүйл үү байдаг зүйл үү? Rare. So usually it's difficult. Ер нь хэцүү үе тийм ээ хуваалцна гэдэг нь. It's usually difficult. Is it fun to admit your failures? За өөртөөхөө тийм ээ тэр алдаа мадгийг хуваалцах нь зугаатай байдгүй бидэнд. No, it's not fun. Тэг яа зугаагүй тийм үү? So you're just like us. Тэр бидэртэй адилхан юм байдаг үл. In this we are very much alike. За яг энэ тал дээр бол таархал юм байна та бид нар. But you see, we have to talk about failures. Гэхдээ бид нар энэ алдаа дутагдлуудынхаа талаар ярих шаардлагатай болд юм. You remember John the Baptist? Та нөгөө Иохан Баптистыг санаж байгаа Do you биз? remember how tough was his preaching? Түүний одоо номлол нь ямар хатуу ширүүн болохыг санаж байна уу? He would say, "You vipers, you brood of snakers, Тэг хорс snakes, удмаа могоонуудаа гэж repent." тэг гимш гэж номлодог байсан. And the interesting thing was that crowds came to him. Тэгэнгүүт нь тэгээ номлоод байгаа сорилттой зүйл нь хүмүүс нэмээд ирээд байсан баг. Would you run to such a preacher? Та тэгээ тэг номлох юм бол та тэр номлол дээр ирж суух болов. Not only he preached tough stuff, but he also looked Тэгээ strange. тэр өөрөө зөвхөн тийм хатуу ширүүн номлоод зогсохгүй тэр өөрөө гаднаас нь харахад бас сонирн байсан. He only had an underwear around his waist. Зөвхөн гэдэг одоо дотор хувцастай байсан. He Бэлхүүсээрээ. didn't even have a shirt, They- let alone a jacket like a preacher. Тэгээ одоо яг номлогч байх хэвээр тийм одоо костюм ч юм уу пижак байгаагүй дэврээ зарим ингээд And цээж байж нь гарцсан. and for sure no necktie. Мэдээж зангаа бол бүр баталгаатай байгаагүй гэж. And he smelled strangely too. Тэгээд бас ойртол өнөр нь бас тийм байхгүй. He smelled like a man who ate locusts, Тийм ээ юу царцаа олон жил идсэн хүн шиг үнэртэй байсан. because that's what the Bible says. That was his diet. Библиэр түүний хоол нь царцааг ээлсэн байгаа. And yet when he preached, crowds came to him. Гэхдээ тэр хүн номлонгууд хүмүүс тийм ээ ирдэг байсан. Why? Яагаад? Because when you repent, Яагаад гэвэл та гимшвэл you get cleansed. та цэвэрлэгддэг юм аа. You get set free. Та чөлөөлөгддөг юм аа. You get delivered. Та их чөлөөг болж авдаг. The truth comes. Тэгээд үнэн таны дотор ирнэ. And sometimes the truth hurts. Тэгээд зарим үед үнэн орж ирэхэд биднийг өвтгдөг. But because it's the truth spoken in love, Гэхдээ хайраар хэлэгдсэн үнэн учраас not in condemnation, за энэ бол нэрээ одоо тийм a lot of combination. not in condemnation. Not combination. Энийг бол нэр нэг яллах байдлаар It's not- хэлдэггүй. When God speaks, He's not your enemy. За бурхан тэ өөрийнхөө үгийг хэлэхдээ дайснуудтай хэлж байгаа юм шиг. Some Christians don't know how to discern the voice of God. Зарим хүмүүс итгэж хүмүүс бол нэр бурханы дуу хоолой хэрхэн сонсохыг сайн мэддэггүй. They don't know how to distinguish between the conviction of the Holy Spirit and the accusation of the devil. Тэгээ зарим үед ариун сүнсний ятгалгыг муу сүнсний ялгалтаас сонсч чаддаггүй. See, when the devil tells you the truth, he only tells you to accuse you, to fill you with shame and to condemnation. За юу диавол та бүхэнд үннийг хэлэхдээ та бүгдийг яллахын тулд, зэмлэхийн тулд, нураахын тулд хэлдэг байгаа. When God speaks, Харин бурхан үгээ хэлэхэд he may tell you that he will tell you the truth, not may. He will tell you the тань truth, баталгаатайгаар үннийг хэлэх болно. even unpleasant truth. Зарим үед болохоор тийм их тааламжтай биш үннийг хэлнэ. But he will tell it to you in love. Гэхдээ хайраар үнийг хийнэ. His goal is not for you to shy away and to run away in shame, Энэ эзний зорилго болохоор та бүгдийг тэ ичээгээ зүхтаалах биш. but his goal is to draw you near, Харин таныг өөртөө ойртуулах зорилготойгоор хэлж байгаа. to cleanse you, Та бүгдийг to цэвэрлэх, heal you, эдгээхийн тулд, to set you free, чөлөөлөхийн тулд, to make you more holy. ариун болохын тулд, илүүтэйгээр ариун болохын тулд. More holy, that means more like himself. Тэгээ илүү их ариун байна гэдэг нь өөртөөгөө илүү их адилхан болгоно гэсэн үг. And when you're more like himself, you have more intimate fellowship with him. Тэгэхээр түүнтэй адилхан болох тусмаа та түүнтэй маш их ойр дотны харилцаатай болно гэсэн үг. That's why speaking of failures is not fun, but it's necessary. За тийм учраас өөрсдийнхөө сул дорой байдал алдаа мадгийн тухай ярих нь тийм их зугаатай байдгүй ч гэсэндээ бидэнд ач тустай байд юм аа. So, after all that introduction, I will start speaking about failures. За тэгэхээр энэ зүйлүүдийн энэ оршилыг тавьсныхаа дараа би бас алдаа мадгийнхаа тухай ярина. And as a Jew, I will start with Jewish failures. За би өөрөө евдээ хүн учраас евдээ алдаа мадгийн тухай ярьж өгье. And I want to talk about our greatest failure.
За манай хамгийн том одоо алдаа мад юу байсан гэж хэлж өгье. The Bible is very honest about our sins, the sins of Israel. За эзэн болохоор Израильчүүдийн одоо талаар маш тодорхой хэлсэн байдаг. When you read the New Testament, you see the prophets are so honest about our sins. За юуны одоо хуучин гэрээнээс иш үзүүлэгчдийг одоо харах юм бол маш элен талангүй байлтайг харж болно. And what was our greatest sin and our greatest failure? За хамгийн том гим нүгэл юу вэ? It was rejecting and killing the last and the greatest prophet, Jesus, the Messiah. хамгийн эцсийн бөгөөд хамгийн агуу иш үзүүлэгч болох эзэн Есүсийг барьж аваад алсан явдал юм аа. And it is the Bible that speaks very plainly and very clearly about our responsibility for that. Тэр яг Библиэлд бас одоо бидний хувьд тийм ээ хариуцлага үүрж байгаа гэдэг маш тодорхой өгүүлдэг. But here we have to be very careful. За энэ дээр бид нар нэлээд боломжтой байх хэрэгтэй. Because it's a very sensitive matter. Яг энэ бол нэлээд одоо тийм эмзэг асуудал. For the Jewish people. Ялангуяа евдейчүүдийн хувьд. And I will explain to you why now. Яагаад гэдгийг тайлбарлая. You see, during the course of history, the church was accusing, and not only the church, many people all over the world have been accusing the Jews of killing Jesus Christ. За энэ бол ганцхан чуулган биш. Ер нь дэлхийд дээр маш олон хүмүүс тийм ээ эзний үхэлд евдейчүүдийг буруутгадаг. It's amazing how things are the same in that regard all over the world. За тэгэхээр яг энэ байдал нь дэлхийд даяар адилхан байдаг ерөөхдөө. I grew up in Russia. За би Оросд өссөн. A couple of months ago, I was sitting in Jerusalem in our office with a group of Americans. За хэдэн хоногийн өмнө би одоо Иерусалимд нэг хэсэг Америкчуудтай хамт сууж байлаа. And there were a couple of Jews among them, this group. За тэр одоо багийн дотор тийм ээ нэг хэдэн одоо цөөн тооны евдей хүмүүс байсан. Messianic Jews, they believed in Jesus Тэр like me. болохоор месиа итгэлт евдейчүүд байсан байна. They asked me to share my testimony. Тэгээд надаас миний одоо эзэн дээрсэн гэрчлэлийг сонсъё гэсэн. And I told them how I was growing up hearing these accusations, you Jews killed Christ. Тэр би хэрхэн багаасаа ахуулаа тийм ээ евдейчүүд та нар эзэн Есүсийг алсан гэж одоо яллах тэр ялтанд доор өссөн байна. And one of these men said, it's amazing, I lived in the United States, and as a boy, I heard the same accusations in the United States. Гэсэн чинь нэг евзээр хэлсэн ба би маш сонирхолтой юм ба би өөрөө Америкт өссөн. Гэтэ Америкч гэсэндээ яг энэ ялыг одоо бидний дээр хүмүүс өөрүүлдэг байсан. So it's important for us to understand that it's not the Jewish people all over the world that lived at that time that had to do with that were related somehow to Jesus' death. За тэр мэдээж одоо эзний үхэлтэй бүх евдейчүүд холбогдохгүй. So it was not even all the Jews of Judea and Galilee that had to do with Jesus' death. За яг үнэхээр Юдэ Галил аймгийн одоо евдейчүүд ч гэсэндээ яг энд бол буруутай биш. And probably, most likely, it wasn't even the whole Sanhedrin that agreed that Jesus should die. Тэр тухай эзний одоо өөхөх ялыг гаргасан тэр Санхедроны бүх гишүүд нь энд оролцоогүй баг. Because if you read the Gospels, you see that the chief priests were in such a hurry to fix this Jesus matter. Тэгээ сайн мэдээний номоодоос харах юм бол тэрүүн тахилч нь энэ асуудлыг түргэн шийдвэрлэх гэж маш их яарч байсныг та нар харна. He was arrested in the night, Эзэн болохоор шүн баривчлагдсан, put into prison, шоронд хийгдсэн. and the next day crucified, Тэгэд маргааш нь шууд цовдлуулагдчихж байгаа. just before the holiday. Ердөөс яг баярын өмнө амжиж цовдлуулагдсан. Маш түргэн богино хугацаанд болсон байна. Very quickly. Маш богино хугацаанд болсон. The Sanhedrin meeting took place early morning, apparently, За Санхедрин болохоор өглөө эрт цугласан юм шиг байгаа. because already at 9 o'clock they were talking to Pilate about it. Яагаад гэвэл аль хэдийн өглөөний 9 цаг гэхэд Пилатын өмнө зогсож байсан. And it was technically impossible to gather the whole Sanhedrin so quickly. Бас яг Санхедроныг тийм ээ одоо тийм богино хугацаанд дотор бүгдийг бүрэн эрдэстэйгээр хуралдуулах боломж байгаагүй. Still, because they were members of the Sanhedrin, members of the Jewish leadership council, they represented the nation. За мэдээж Санхедрины одоо тэргүүлэгчд нь үндэстнийг төлөөлдөг байсан. And because of that, the Bible in the New Testament, it speaks in a couple of scriptures,
it talks about the Jewish people killing Christ. За гэхдээ Библиэлд болохоор евдей хүмүүс эзнийг юу алахад одоо хариуцлага үүрж байгаа тухай өгүүлдэг. Do you understand that? За энийг ойлгож байна уу? It has to be made clear За энэ санаа болохоор маш тодорхой болох ёстой бидэнд. that not all the Jews of Jesus' time were responsible for it. Яг эзнийг энэ дэлхий дээр байх үед болохоор евдей хүн болгон тийм ээ түүний үхэлт бол буруутай биш ээ. The responsibility was on those members of Sanhedrin that took part of that meeting in the house of Caiaphas. За яг евдейчүүд дотор яг ямар евдейчүүд буруутай гэх юм бол тэр Синхедриний яг гол удирдагч нар тийм яг шийдвэр гаргасан тэр хүмүүс дээр уг нь бол яг буруу нь байгаа. But they were representatives of this generation. Гэхдээ тэр хүмүүс нь өөрсдөө тэр үндэстнийхээ тий төлөөлөгчд нь байсан. And the next generations of the Jewish people were not responsible also. За тэгэнгүүт нь бас дараагийн үеийн евдейчүүд бас үүнд хариуцлага өргөх ёсгүй байсан. For what a group of Jews did many years ago. За одоо жишээлбэл одоо хэдэн жилийн өмнө одоо байсан евдейчүүд ч юм уу тийм. Rather, their responsibility was in their attitude to that event. Гэтэ тэр хүмүүс зарим хүмүүс нь шууд оролцоогүй ч гэсэндээ бас хандлага эзний эсрэг хандлагатай байснараа бас буруутдаг. All right, now let's look at the next question. What was the difference between the rejection of Jesus by the Jewish leadership and the previous prophets? За тэгэхээр бүгдээрээ яагаад евдейчүүд эзнийг юуг нь буруу шаасан бэ гэдгийг бүгдээрээ хамт үзье. Jesus was not the first prophet that was rejected by his people. За эзэнээс өөрөө хүмүүсээр одоо үгүйсгэгдэж байгаа эхний иш үзүүлэгч бол биш юм аа. But his death was more complicated. Гэхдээ түүний үгэл нь болохоор илүү их тийм ээ адармаатай, илүү их тийм одоо бэрхшээлтэй төвхтэй байсан. Because of who he was. Тэр нь болохоор түүний хинбэ гэдэг мөн чанартай холбоотой байсан. Let us open John 10. Та бүгдийг Иохны 10-ыг нээхийг хүсэж байна. And read verses 17 and 18. За, тиймээс эцэг намайг хайрладаг. Би зүг юм уншиж байна уу? Тиймээс эцэг намайг хайрладаг. Учир нь би амиа буцааж авахын тулд амиа өгнө. Хинч миний амийг надаас авахгүй. Харин би өөрөө түүнийг өгнө. Амиа өгөх эрх мэдэл надад бий. Буцааж авах эрх мэдэл нь ч бий. Энэ тушаалыг би эцгээсээ хүлээн авсан юм гэв. So what is Jesus saying here? Энд Есүс юу хэлж байна гэвэл He's saying that it is his own decision to give up his life. Өөрийнхөө амийг өргөх нь түүний өөрийнх нь шийдвэрээ гэдэг хэлж байна. Nobody can take his life from him. Хинч түүнээс түүний амийг авах эрх байхгүй. It is his decision and desire to give his life away. Тэр бол өөрийнх нь тийм ээ өөрийнхөө амийг өргөх хүсэл өөрийнх нь хүсэл юм а гэдэг хэлж байна. That is important for you to see because many times Jesus' death was presented as such an unhappy situation. За энийг бас бид ойлгох хэрэгтэй. Ягаад гэвэл эзэн амиа өгөх нь болохоор үнэхээр одоо эмгэнэлтэй зүйл гэдэг өнцгөөс нь бид нар их хардаг байгаа. Oh, there was such a nice man walking around healing the sick and preaching good stuff. Уг нь маш их сайн хүн байсан тийм ээ. Маш зүв зүйтэй мөрөөд хүмүүсийг эдгээгээд явж байсан. And he was supposed to live a long life. Уг нь нэлээ наслах байсан юм аа тэр хүн. To have family and children and grandchildren. Тэгээ сайхан тэгээ хүүхдүүдийнхаа зулааг үнэрлээ тэгээд ач гучаа үзэх ёстой байсан юм аа. But some bad people took him, Тэгсэн чинь муу хэсэг муу хүмүүс түүнийг барьж аваад arrested him and killed him. түүнийг барьчилж аваад алчлаа гэсэн And тийм. that's how it ended. За тэгээд энэ түүх дууссан юм аа гэсэн ийм хараагаар бид нар харах гэдэг. Such a sad story. Тэгээ ийм гонигтай юм болсон юм аа. Such bad people. Тэгээ энэ хүмүүс үнэхээр муу хүмүүс байсан юм аа. Such miserable young man. Тэгээ энэ хүн одоо үнэхээр одоо Есүс бол үнэхээр азгүй хүн. Although such a good one. Уг нь бол сайн хүн байсан юм That's not true. гэж харах гэдэг. Гэтэл Jesus came to give his life for you and for me. Харин эзэн яах гэж ирсэн бэ гэх юм бол та бидэнд өөрийнхөө амийг өөрөө сайн дураараа эрх мэдлийнхаа дагуу өгөхөөр ирсэн юм аа. And he's saying that also in another way. If we go, and that will be our last verse for today, Matthew 26. За Матай 16 дээр бид сүүлчийн ишлэгийг харъя. Matthew 26, and I will read verse 53. You remember when they came to arrest Jesus, someone took a sword. Peter took a sword, and what did he do? За энэ дээр эзний хүмүүс барьжлах гэж ирэхэд Петр илт гаргасан байгаа.
илт гаргаад юу хийсэн бэлээ? He chopped the ear of the servant's, the high priest's servant. Тэгээ тэрүүн тахилчийн нэг туслахын нэг чихийн тасцсан байгаа. Чавцсан. And then Jesus tells him, "Do you think I cannot call on my Father, and he will at once put at my disposal more than 12 legions of angels?" That's 53. За 26:53. 26-гийн 53 дугаар ишлэлээр бичсэн байна. За би эндээс уншия. Юу гэсэн бэ хэм бол 12 легионоос олон тэнгэр элчийг одоо надад илгээхийг би эцгээсээ гууч чадахгүй гэж чи бодож байна уу гинэ. In other words, hey, listen, if you want to protect me, I don't need your sword. I don't need your gun. Үүгээр эзэн юу хэлсэн байх юм бол уучлаарай. Хэрвээ би өөрөө өөрийгөө хамгаалуулахтаа тулах юм бол чиний илт хэрэггүй гэсэн санаа гэлж байгаа. I have other weapons. Надад өөр зэвсэг байгаа гэж. I say one word to my Father, Би аавда нэг үг хэлээл. and this Gethsemane garden will be filled with the legions of angels. Тэгэл энэ Гетсемане цэцэрлэг болохоор хідэн тийм ээ одоо тэр бум тэнгэр элчээр дүүрэх болно гэдэг But I хэлсэн. don't want to do that, Гэтэ би өөрөө энийг хиймээргүй байна. because he says otherwise the scriptures will not be fulfilled. За дихгүй бол энэ бичвэр биелэгдэхгүй маа гэж хэлсэн. That's why Jesus died. Тийм учраас эзэн өөрөө алагдсан ба. Do we see that? За энийг одоо харж байна уу? It's important. Энэ маш чухал санаа шүү. Okay, our time is up for today, and we're kind of stopping in the middle, but you're tired, and you have some. I promised to answer some questions. Do we have questions, by the way? За ер нь бид нар ингээд Have you written them? дөрөөс дуусах хэвээр бид нарт одоо дараа нь асуулт хариултын цаг байгаа. Танад асуух асуулт ер нь ихэд байна уу? Гарч байна уу? So, if you don't have questions, we can use the time for carrying on with the teaching. But if you have questions, I'd rather answer them, or at least try. Асуулт байвал би аюу хариулъя. Хэрвээ асуулт байхгүй бол бид нараас үлдсэн цагаа зарим одоо заагаагүй зүйлүүрээсээ зааж өнгөрүүлж There is one here. Түрүү энэ асуултыг завсарлагаар өгсөн. Гэж байна. Израиль, Монгол хоёр үндэстэнд адилхан шинж чанар байдаг гэж яригддаг. Ивэлийн хувьд энэ талаар ярьж өгөөч гинэ. It's a question that is difficult for me to answer because it's my first time in Mongolia. За би Монгол анх удаа ирж байгаа учраас миний хувьд бол хариулахад жоохон өндөрлөлтэй асуулт байна. And I've tried to read about your country before coming here, Би ийшээ ирэхээс өмнө танай улсын талаар бас жоохон уншсан. a little bit about history, За түүхийн талаар жоохон уншсан. looked at the map, За газрын зураг харлаа. and when I was a child, I read fiction stories about Chinggis Khan and Batu Khan and all these heroes of the Mongolian people. За би бага бахта те Монголын хаадын тухай бас уншиж байсан. But it's only my second day in Mongolia. За би Монголд ирээд одоо 2 дахь өдрөө болж байна. But so far I can say a couple of things. За яг одоо энэ хэмжээнээс ярихад надад нэг 2 ажигласан зүйл байна. And I've learned that from my friends. За найзуудаасаа бас сонссон сурсан зүйл байгаа. Mongolians, just like Israelis, are straight people. За монголчууд израильчуудтай адилхан бас шулуухан хүмүүс. They will tell you in your face if they agree or if they disagree. За хэрэг санаа нийлж байгаа бол эсвэл нийлэхгүй байгаа бол нүүрэн дээр нь хилдэг. And I like that. Тиймэрхүү. I like that. За тэгээ би энэ занд бол дуртай. So that is for sure something very similar. За тэр энэ зүйл бол адилхан байна. I don't know your culture from even in that respect. I don't know it very much. Don't know it at all. Яг өөрийнхөө зүгээс бол би яг танай ахуй соёлыг бол одоохондоо сайн мэдэхгүй. I think because you're in Asia, you are a little more reserved than Israelis. За Аз хүмүүсийн хувьд бол та нар илүү жоохон одоо бие барьсан тиймэрхүү болов гэж бодож байна. Israelis are more emotional. За израильчууд бол маш их сэтгэл хөдлөлттэй хүмүүс. When we are not just talking straight, we are also talking loud. Тэгээ бид нар зөвхөн ингээд шудраг яриа зогсохгүй бид нар чангаар ярьдаг хүмүүс гинэ. And we can also sound aggressive when we talk. Тэгээ зарим үед бид нар ярьж байхдаа бас хэрүүл маргаан хийж байгаа юм шиг тэг сонсогдохоор ярьдаг гинэ.
When people from another culture look at two Israelis talking, they sometimes don't understand what's going on. Зарим үед ингээ хоёр Израиль хүн хоорондоо ярьж байгаа юм бол хөндлөнгөөс өөр ахуй соёлын хүн хараад ойлгодгүй. I can be talking to a friend, and it looks like I'm talking to my enemy. Би нэг уг найзтайгаа ярьж байгаа гэтэл хөндлөнгөөс харахад яг дайсантайгаа ярьж байгаа юм шиг харагддаг гинэ. Because we love to argue. That's something we really love. Бид нэг угаас хоорондоо маргалтаж ярьдаг гинэ. Дайр давшиж маргалтаж ярьдаг гэж. We love to discuss, we love to debate, we love to prove that you're wrong and I'm right. And if you're right, fine, you're right, but I want to know why. Би зөв, чиний буруу ихтэй, чи зөв бол би яагаад зүг гэдгийг ч мэдмээр байна гэл те. Бид нар байнга маргалдах мэтгэлцэх дуртай хүмүүс гинэ. There is this typical Israeli intonation with which we say the word right. За Израильчууд болохоор яг одоо зөв гэдэг үгийг нэгэн тийм онцгой аялгатаагаар хэлдэг. In Hebrew it's nachon. За яг Hebrew хэл дээр болохоор nahom гэдэг үг гэдэг нэ. And if somebody is talking to you and maybe you basically disagree with the person, but if he says something right, you say nachon. Тэгэд хэрэг одоо та нэг юу тэр үнтэй яг санаа нийлээг үчснэ тэр хүн тодорхой хэмжээгээр зөв юм ярьж байгаа бол та нахом гэж хэлдэг гинэ. Because if he's right, nothing you can do about it. Үнэхээр зөв болдог зөв одоо би яалтаа шүү дээ нахом гинэ. I'm sorry I can't answer more than that. За тэгээ энэс илүү хариулж чадахгүй нэг. I think there are similarities because Mongolia is in Asia and Israel is an eastern country. We are both not in the western part of the world. За Израильчууд монголчууд хоёулаа ерөөхдөө Аз талдаа байгаа. Гэтэ бид нар илүү тэр ойр дорн тал руугаа тий. Гэхдээ бид нар хоёулаа энэ хоёр үндэстэн хоёулаа баруун одоо Европт бол харьяалагддаг. And there is hospitality that I'm enjoying, and I think it's part of your culture, so I appreciate it very much. За танай ахуй соёл болохоор зочнотхой чанар тийм ээ. Одоо хүмүүсийг хүлээж авах тэр юу чанар их байна. Надад их тааламжтай байна. When I came and I had one request to my host, Pastor Badma, he immediately did what I asked, and he said, "You're a host. You're a guest, of course." Тэгээд Бадма пастors ингээл нэг зүйл гуйхлаар тийм ээ. За та миний зочин учраас гэ тэр зүйлийг маш хурдан биелүүлж өгсөн гинэ. So I admire that, and that also reminds me of Israel. За тэгэхээр энэ байл нь болохоор бас намайг Израилийг санагдуулж байна. Especially the Arabs in Israel, and it's a part of the Arab culture, maybe even more than a part of Jewish culture, hospitality. Араб ахуй соёл бас тийм байдаг. Евдээ ахуй соёл бас тийм байгаа. Юу гэх юм бол аль нь зочнотхой хүмүүс. We were now eating lunch in a restaurant, and I said, when they brought little plates with starters, I said to my friend that it reminds me of the Israeli Arab restaurants. За бид хоёр сая юу солонх соол идсэн. Тэгээд бид хоёр хоол идж байхад нөгөө маш олон юунууд одоо нөгөө юу лээ панчаам билүү. Юу лээ? Хач руу тавигдсан. Тэгээд тэрийг хараад энийг араб хоолыг санагдуулж байна гэж хэлсэн байгаа. They also bring a lot of small plates with all kinds of starters before they bring you what you order. Тэгээ арабчууд болохоор бас яг үндсэн хоол идэхээс өмнө маш олон хачрыг авчир жижигэн тавган дээр тавьдаг байгаа. So this is my best when I'm trying to answer your question. За иймэрхүү байдлаар хариулах юм байна да. So there's another came here. За Бурхнаар илгээгдэж Бурхны дотор нэг шинэ хүн босныг мэдүүлж өгсөнд баярлалаа. Thank you very much for explaining us that we are one new man in God. Okay, number 1. Израилийн туганд Библи болон Бурхны түүхтэй холбогдолтой утга санаа бий юу? Is there any symbolism involved in the flag of Israel related to God and His history? This is the first question. About the Israeli flag. It's a hard question because nobody knows exactly why we have this star. За яагаад бид нар энэ од байгааг бид нар яг одоо эцсийн хөлбөр хинч мэдэхгүй where it comes from. Яг хаанаас ирснийг бид нар бас хэлж мэдэхгүй. But the rest of it can be explained somehow. Гэхдээ яг ерөөхдөө тайлбарлаж болдог. If you look at this flag, you see it's first of all the colors are white because of holiness or purity. За юуны төр нөгөө цагаан өнгийг харах юм бол цагаан өнгө нь болохоор ариун байдлыг илтгэж байгаа. Ариун бас цэвэр байдлыг илтгэж байгаа. And the blue because of sky.
За энэ хөх нь болохоор Тэнгэрийг бэлэгдэж байна. But there is another point to it. If you ever saw a Jewish prayer shawl, talit, За энэ бол бас еврейд нөгөө талит гэдэг тийм залбирлын одоо залбирал хийдэг тийм одоо үйл явдал байдаг. it also has some stripes on it. It's not necessarily blue and white. Нөмрөг байдаг. Тэн дээр болохоор бас ийм хөх судлууттай байдаг таа. It's a prayer shawl. The Jews put it on their shoulders when they pray. Тэгээд юдэчүүд залбиртаа юу одоо мөрөн дээр тий тэр нөмргөө нөмөрч байгаа залбирдаг. And it also has a couple of stripes like that. Тэгээд тэрэн дээр бас яг ийм өнгөтэй ийм одоо судлууд тийм ээ зураас байдаг. So I think this is some kind of connection between religious Jewish life and our flag. За тэгэхээр яг одоо сүсэг бишрлийн хувьд болохоор энэ өнгөөрөө бас холбоотой. But I also have to say that Israel in general is today a secular country to a large degree. За өнөөдөр миний хэлмээр зүйл болохоор Израиль улс маань өнөөдөр ерөөхдөө бол тийм сүсэг бишрэлтэй улс биш ээ. Яг одоо бусадтай адилхан энгийн одоо улс гэсэн үг. Judaism is state religion. За юдаизм гэсэн өөрсдийн итгэлтэй. So we're not an atheist country. Гэхдээ өөрөлдөө бид нэр атеист, бурхангүй үзэлтэй улс биш. And religious Jews have a lot of influence in our government. Тэгээд яг тэр бидний одоо итгэж үнсэж байгаа тэр шашин, юдаизм гэдэг шашин нь болохоор манай засаг төрд маш их нөлөөтэй. But the majority of Israelis are not religious in the sense that they don't have a kippah on their head and they don't go to synagogue. За тэр ихэнх дийлэнх ихэнх юдэчүүд нь болохоор яг тийм сүсэг бишэлтэй биш үү? Бид нөгөө жижигэн тоорцгоо өмсөө тэгээд хүн болгон синагогд явдаггүй. So when you come to Israel, don't expect everybody to believe in God. Тэгэхээр Израильд очих юм бол тэнд дандаа итгэж хүмүүс байна те бурханд итгэдэг хүмүүс байна гэж ойлгож болохгүй. So that was the first of these three. What is the second one? За хоёр дахь асуулт нь болохоор бурхан одоо ямар хүсэл тааллаар өдөрдөж байгаа нь танд илчлэгдсэн бэ гэнэ. За бурхан одоо зөв. Израиль улсад юу хийж яана гэсэн санаа үү те? So how God is leading the state of Israel now? How is God leading this or nation? Энэ яг Израильчүүдийн тухай ярьж байгаа эсвэл Израиль улсын тухай ярьж байна уу? Artem nation of Israel. How is God leading the nation of Israel now? No. Did you mean something particular area of life or just in general? Яг тодорхой нэгэн салбарын тухай асууж байна эсвэл ерхийд нь үндэстнийх нь хувьд ярьж байна уу? Okay, related to its culture, history, and maybe destiny. I'm not sure I'm getting your question right, but if I'm not, please interrupt me. Be Jewish, interrupt me, and ask it once again. За би бас яг асуултыг сайн ойлгож байгаа мэдгүй. Гэхдээ та нар хэрэг юу тодруулах зүйл байгаа бол тийм ээ намайг ярьж явах дундуур одоо евдээ хүн шиг адилхан зогсоогоод ингээд дундуур юм хэлж яраарай гэж. You got my point. За миний санааг ойлгосон тийм ээ. Because we live in this new covenant period, the guidance of God of a nation is a complicated thing. За одоо бид нэр одоо шинэ гэрээнд амьдарч байгаа учраас яг одоо өөрийнхөө ард түмнийг бурхан яаж удирдах гэж гэдэг нь болохоор маш хэцүү асуудал. I mean, especially for people for a nation like ours. Яг манайх шиг үндэсний хувьд бол энэ маш хэцүү. Because what you might have in mind, I don't know if that's what you meant, but when you read your Old Testament, you see that God was guiding the nation through the king, the prophet, the priest sometimes. За хэрвээ яг та Библийг суушин гэр харах юм бол бурхан өөрийнхөө үндэстнийг болохоор иш үзүүлэгчдэр, тахилчдаар, хаадаар удирдсаар ирсэн. Now today we live in another world. За өнөөдөр бид нар шал өөр ертөнцид амьдарч байна. First of all, this is the age of the new covenant. За юуны төрөнд энэ бол бид нар бол шинэ гэрээний эрэнд амьдарч байгаа. And if you want to talk about God's guidance like in sure terms, then we're talking about the guidance of the Spirit.
Тэгэхээр яг одоо Израиль үндэстнийг яг энэ цаг хугацаанд эзэн яаж удирдах байгаа гэх юм бол бид нэр ариун сүнсний одоо удирдлагын талаар ярих болно. And God is not speaking to our leaders in the same way that He is speaking to us, because they are not Old Testament king. In that's like an Old Testament king. You understand? Өнөөдөр болохоор ариун сүнс биднэрт үгээ хэлж байгаа шиг ялах яг манай улсын одоо манай улс үндэстний удирдагч нарт үгээ хэлэхгүй байгаа. Яг бол тэд нэр итгэж хүс биш учраас. So we can't say хуучин гэрээнд хаад та яаж харьцаад улс үндэстний яаж удирдах байсан шиг ялах нь тэгж бол харьцахгүй байгаа гэсэн үг. we can't say that we have a prophet in Israel who spoke to the king of Israel. Өнөөдөр тийм Израиль яг одоо удирдагч нарт очиод үгээ хэлдэг. Яг Израиль хуучин гэрээ шиг ялган тийм иш үзүүлэгч байхгүй гэсэн үг. Because it's another time. Яг бол бидний цаг хугацаа өөр байна. And because our government is a secular government. Тэгээ манай төр болохоор өөрөө одоо зүгээр одоо энгийн тийм ээ одоо итгэлт бус тийм ийм энгийн төр байгаа. But we do want, as Messianic Jews, we want that we will be a prophetic voice to our nation. Гэтэ Месиа итгэлт юдэчдийн хувьд бид нэр өөрийнхөө засаг тийм ээ төрийнхөндөө өөрсдийнхөө дуу хоолойг Бурхны дуу хоолойг бид нэр дамжуулахыг оролддог. You can pray that God will raise among the Messianic Jews strong prophetic voices and true prophetic voices. Тэгэхээр та нарын бас нэг залбирах зүйл болохоор үнэхээр Израиль үндэстэнд тийм ээ одоо жинхэнэ иш үзүүлэх дуу хоолой болж их тийм иш үзүүлэгчдийн төлөө залбирах хэрэгтэй. Voices that will speak to the whole nation. За тэр хүмүүс болохоор тийм бүх үндэстэндээ хандсан үгнүүдийг дамжуулах тийм хүмүүс гарч ирэхин төлөө залбирах хэрэгтэй байна. Did I answer? За ийм яг ерхэд ингэж тайлбарлаж энэ яаж н хариулт болох нь. I can also add something. За би яг жоохон зүйлийг нэмж болно. I believe what is if I put it a bit differently, your question, if you ask what is God's will for Israel today. Хэрэг Бурхны хүсэл өнөөдрийн Израиль үндэстэнд юу вэ гэж хэлэх юм бол би арай жоохон өөрөөр хариулна. I would say it's many things. За маш олон зүйл байгаа энэ дэр. But I would mention two. Тэгээ би эндээс хоёрыг цохон дамжуулмаар байна. God is still bringing His people back to the land. Бурхан үргэлжлүүлэн өөрийнхөө үндэстнийг энэ газар нутаг дээр авчирсаар байна. From many countries. Олон улсаас тэр хүмүүс ирж байгаа. And I can say that this is definitely something that God is doing. We will talk about it tomorrow. За үүний талаар бид нар маргааш яг тодорхой ярих болно. Яг энэ зүйлийг Бурхан хийж байгаа нь бол маш тодорхой харагдаж байна. We see Jews coming back as immigrants to Israel to live there, moving from France, from other European countries, from Ukraine, from the United States. Бид нар болохоор тийм Европоос, Украинаас, Америкаас юдэчүүд нүүж ирж байгаа. And I firmly believe that this is God's work. За энэ болохоор үнэхээр Бурхны хийж байгаа ажил гэж би итгэж байгаа. And the second thing is the movement of Messianic Jews like myself who believe in Jesus, is growing. Тэгэд яг надтай адилхан одоо Месиад итгэдэг юдэчүүдийн тоо нэмэгдэж байна. And I'd also believe firmly that this is also God's work. Тэгээ энэ болохоор эзнээс ирж байгаа хийгдэж байгаа ажил гэж итгэж байна. So if you want to pray specifically for Israel, these are at least two things that you might want to pray for. Тэгэхээр Израильчүүдийн төлөө, Израилийн төлөө залбирахыг хүсэж байгаа бол доор хаяж энэ хоёр зүйлийн төлөө залбирч өгөрөө. And then there was the third question, I think. Та үл итгэгч гэр бүл төссөн гэсэн гэвч яаж Есүс рүү ирсэн нь үнэхээр сонирхолтой байна. So you were born in a secular family. So what is your story of coming to know the Messiah? I first of all had to believe in God. За юуны түрүүнд би Бурхан гэдэг зүйлд итгэх ёстой болсон. Because I didn't know if God exists or not. Яг л би Бурхан байдаг уу бас сайн мэдэхгүй байсан учраас. I wasn't an atheist, but I didn't know if God exists. Би бол атеист хүн байгаагүй. Гэхдээ Бурхан яг байдаг гэдгийг бас мэдэхгүй байсан. So God used a supernatural situation in my life. Бурхан миний амьдралд юр бүсийн нөхцөл байдлыг ашигласан. To prove to me that He exists and He knows my life. Эзэн миний амьдралыг мэддэг, тэгээ өөрөө байдаг гэдгийг нотлохыг эзэн одоо үүгээрээ дамжуулаад хүссэн байгаа. One man told me something about my life that he couldn't know. За нэг хүн миний амьдралын талаар тэр мэдэх боломжгүй зүйлийг мэдчихсэн.
And it was at the time when I was asking myself a question, does God know me? If he exists, he should know me. Does So- he exist? За энэ болохоор яг ямар цаг үе байсан бэ гэхээр бурхан үнэхээр байдгийн болов уу? Тэгээ үнэхээр эзэн байдаг бол миний тухай мэдэндэ гэж бодож исэн үе байгаа. And when I heard this question from him, he asked if something happened, something like that. He described generally something, and he asked, did this happen in your life? За гэсэн нэг хүн ирээд надад хэлсэн байгаа. Чамд ийм зүйл тохиолдсон уу гэд нэг түүхийг үйл явдал хэлсэн надад. And it just happened recently, and said, yes. Тэгээ тэр зүйл нь яг саяхан одоо болсон байсан учраас би тиймээ гэж хариулсан. So I was convinced because of that God exists. Тэнгүүд за би яг бурхан байдığım байна гэдэг үгээр энэ үйл явдлаар дамжуулаад би итгэсэн байна. So that was my first step to God. За ийхүү би бурхан дээр тэ одоо бурхан байдığım байна гэж итгэсэн. And the second was when I opened the Sermon on the Mount in Matthew 5 once. Хоёр дахь нь болохоор би эзний уулан дээрх сургаалыг буюу Матай номын 5 дугаар бүлгийг уншихад болсон. I wanted to read the Sermon on the Mount because sometime before that I read a quote from it. За би үнэхээр одоо 5 дугаар бүлгийг уншмаар байсан. Яг тэгэхээр би хин нэгний одоо хэлсэн тийм ээ одоо иш татан хэлж байсан тэр зүйлийг би сонссон учраас. And the quote that I read, it was just one verse or two verses. I don't even remember now, but they really spoke to me. За би яг ямар ишл байсан санахгүй байна. Гэхдээ тэр үед нэг 2 жилүү тийм ээ 1 жил 2 жилүү ишлийг би хин нэгнээс сонссон. Тэгээ тэр нь үнэхээр миний зүрхэнд төрсөн. I read them at the time in my life when I was searching for a teaching that could guide my life. За би амьдралаа хэрхэн яаж өдөрдүүлэх вэ? Юугаар өдөрдүүлэх вэ гэдэг тэр эрэл хайгуул хийж байх үед яг энэ үйл явдал болсон юм аа. And I thought that when I read that quote, I thought that could be the teaching that I want to have in its totality. За тэгэнгүүт нь би яг тэр одоо хүмүүсийн иш татаж хэлж байсан үгийг сонсонгуудаа за энэ сургаалч нь харин миний үнэхээр даахыг хүсэж байгаа юм байх шиг байна гэж бодсон. So my parents bought a Bible Тэгэнгүүт нь миний ээж аав хоёр надад Библи авч өгсөн. because they just wanted to have it at home. Тэгээ ямарс нэг хүүхдээ гэртээ байлгахыг хүссэн байгаа. And I read it. Тэгээ би уншлаа. And I opened it and I started reading Matthew 5 immediately because I knew that was the sermon. За би нөгөө Матай 5 дугаар бүлгийг би сонссон байсан учраас Матай 5 дугаар бүлгээс эхлээд уншсан. And when I started reading it, something strange happened to me. Тэгэл уншингууд надад нэгэн хачирхалтай зүйл тохиолдсон. Something that I never experienced before. Яг ийм зүйл надад өмнө хизээж тохиолдож байгаагүй. The words of Jesus, as I was reading them, I had a feeling as if they are so pure and full of light. Тэгэд яг намайг уншиж байхад энэ бичигдсэн үгнүүд нь маш цэвэрхэн бөгөөд гэрлээр дүүрэн байгааг тийм мэдрэмж орж ирсэн. And it was as if I was sitting in that light and its light was shining on me like a strong flash of light into my heart and into my life. Тэг яг одоо тэр ишлүүдийг уншиж байхад яг миний дээр маш тод тийм гэрэл тусгаж байгаа юм шиг тийг санагдсан ба. And in this light I saw two things. Тэг яг тэр гэрэл дотор би хоёр зүйлийг харсан. Number one, I saw that just as I thought, this is the teaching I want. Тэр за энэ ч яг миний хааж байгаа сургаал мөн байна да гэж бодоход This is the way I want to live my life. тэг яг за энэ сургаалын дагуу би амьдрмаар байна гэдэг бодол орж Not ирсэн. be angry at anyone. Хин нэгэнд уурлахгүйгээр Never look at a woman lustfully. одоо эмгтээчүүд рүү юу тачаадан харалгүйгээр Be generous to all people, not just to those that are generous with me. тэг надад сайн байдаг хүмүүст биш ер нь хүн болгонд би өгөөмөр хандахыг хүсэж байсан And so on. гих мэтлэн. That's the first thing that I saw. This is the purest thing I ever read. За тэгэхээр үнэхээр яг энэ бодлоод миний толгой дүүргэсэн. Тэгээ энэ уншсан үгс нь болохоор хамгийн одоо миний амьдралдаа үтсэн сонссон цэвэр үгс байсан гинэ. The second thing that happened is that in this light, as it was shining into my conscience, I saw myself as a sinner. За би яг энэ үгийг уншиж байхад хоёр зүйл нь болохоор би өөрийгөө гэмтэн одоо тийм ээ одоо гим нүгэлтэй хүн байна гэдгийг мэдэрсэн ба. And I knew that I am unable to live like that. Тэгээ би яг иймэрхүү байдлаар тий ариун байдлаар амьдрах I was an adult, a grown-up man. тий одоо
чадахгүй юм байна. Тэгээ би бол насанд хүрсэн хүн гэдгийг And I knew that this teaching is way above my head. мэдэж байсан. Гэтэл энэ сургаал номлол бол миний одоо хэрэгс хитэрсэн одоо хүнд хэцүү номлол байна гэдгийг би I мэдэрсэн. can jump as much as I want and I can't get there. Би хамаг чадлаараа дээшээ өсөрсөн ч гэсэндээ би яг энэ одоо стандартанд хүрэх боломжгүй байна гэж би бодсон. So these were the two major events on my way. За тэгэнгүүт нь яг энэ одоо энэ хоёр үйл явдал, уртааш энэ хоёр үйл явдал одоо миний эзэнд итгэх хоёр том тэгээ төхөж очисон шат. Okay? Болсон маа. And this came. За хайр үндэстэн хаанаас төрсөн бэ? Адам ямар үндэстэн бэ? Израиль гэдэг нь ямар утгатай вэ? Шоломон хааны эзэнд зориулсан сүмийн туур гэж юм тий. Сүмийн туур Израиль байдгүй. За тэнтэй үсгэл бичсэн байна. Яалтчихгүй. Би уншлаа сая. Туур. За тэр so what's the origin of яг уу энэ асуулт минийд болохоор нэг Библийг сайн уншчихвол жишээл хайр үндэстэн ханаас гарсан бэ? Адам ямар үндэстэн бэ? За Адамыг би асууж идэх үү. Яг тэгвэл хайр үндэстэн ханаас төрсөн бэ гэдэгт болохоор та Авраамийн түүхийг мэдж байгаа бол Авраамс өмнө бүгдээр хайр үндэстэн байсныг мэдж байгаа. Adam, what nationality is Adam? What nationality is Adam? He had no nationality. Because nationalities, as far as I understand, nationalities came in the 11th chapter of Genesis after the Babylonian mixing of the languages. За миний мэдхээр яг үндэстэн гэдэг юу хутган бол Эхлэл номын 11-р бүлгээс гарч ирж байгаа. Until then, the whole earth had only one language, and people understood each other without interpretation. Тэрнээс өмнө болохоор хүмүүс яг нэг хэлтэй байсан тий. Ямар нэг орчуулгуугаар хайцдаг байсан. Зүгээр л хүн төрлөختөн байсан. And after that, we have not only people living in different countries, but also speaking other languages. За тэгээд тэрний дараа болохоор хүн дараа өөрөөр газар нутагт амьдраад зөксөхгүй бас өөрөөр хэлээр ярьдаг болсон. За so what's the meaning of Israel? What's the meaning of Israel? It's the prince of God, one meaning. За нэг санаа нь болохоор Бурхны одоо юу ханхүү гэсэн санаа байна. And another meaning is the one who struggles with God. За нөгөөд нь болохоор Бурхантай одоо барилдагч тийм ээ. Нэгэн гэсэн тийм. Because you remember the biblical story how Jacob wrestled with the angel. За та бүхэн одоо Яаков хэрхэн эзний тэнгэр элчтэй тийм ээ шүн ноцолдож тийм ээ барилдаж байсан нэр түүхийг санаж байгаа. And it was then that the angel or God himself actually injured his hip. За тэгээ бурхан түүний одоо ташаанд нь хүрсэн байгаа. So he started limping. Тэм учраас тэр доголсон. And he got a new name. Тэгээд энэ шинээрийг хүлээн авсан. The man that struggled with God. Тэгээ бурхантай wrestled with God. барилдагч нэгэн гэсэн санаатай. That's my understanding. За миний ойлголт юм байна. Is there any residues of the temple of Solomon now? Sorry, is there like foundations left from the temple from the Solomon's temple? Basically? First temple. I think if you go down under the western wall. За баруун ханы тий одоо тэр доошо очих юм бол you will see very ancient stones. За тэнд болохоор нэрээ эртний хэдэн чулуу байдаг. I'm not sure they are for sure from the second temple. За тэд нар болохоор хоёрдугаар сүмийн одоо үлдэгдэл гэдгийг бол I've been there myself and it's an amazing thing to see. За би өөрөө бас тэнд очиж байсан болохоор үнэхээр харахад
үнэхээр одоо харуулжтай Huge зүйл байгаа. stones that like from this side of the platform to the next side. Тэгээ одоо баг одоо энэ тайзны тэр Blocks. талаас энэ тал хүртэл одоо бүхэл бүтэн одоо тий одоо бүхэл том чулуунууд байхыг харж болно. Хаднууд. But I don't remember if they were also from the first temple. That I don't remember, and I'm not sure. Тэгэхээр би яг мэдэхгүй. Гэхдээ ямар ч нэг баталгаад хоёр дахь сүмээс үлдсэн чулуунууд байдаг. Харин нэгдүгээр сүмүүд болохоор яг баталгаатай модоогонд хэлж чадахгүй байна. Come and find out. Та нар өөрсдөө бас очиороо тэгээд өөрсдөө судлаараа гэж байна. They told me that it's possible to travel from Mongolia to Israel for only $300. За $300-аар Монголоос Ерөө Иерусалим руу очих тийм боломж байдаг. You take a train from Ulaanbaatar to Irkutsk, Улаанбаатараас Ирхүү хүртэл галт тэргээр яваад and from Irkutsk you fly via Moscow to Tel Aviv for about $250. Is that right? тэгээд Иркутскээс одоо Москва руу юугаар нисээд тэгээ Москвагаас болохоор Тел Авив руу тэгээ нийтээр хоёр нислэг нь болохоор $200 дотор багтах боломжтой гинэ. So welcome. За тийм учраас ирж ажаамуу гэж байна. За Hank Kippeman юм уу те? Kinneman юм уу? Kippe юм шиг те. За Hank Kippeman гэдэг хүний ярианаас Израильд Есүсийн цус олдсон. Одоогоор нууцсан гэж байгаа юм уу? Одоогоор нууцлсан байгаа талаар ярьсан үнэн эсэх гинэ. Одоо өөрөлдөө тэр нууцлагдаад цус нь олдсон байгаа мó гэсэн санаа юм шиг байна те. So from the person name, Hank Kippeman or something like that, they heard that the blood of Jesus Christ was found, and this is kind of not publicized fact. Is it? Have you heard about this? I have to tell you, in the whole world, there are 6 heads of John the Baptist. John the Baptist, they had his head cut off. So in the whole world, there are 6 heads of John the Baptist. But listen, you're laughing too early. Only 2 of them are authentic. Did I answer your question? Do we have more questions? I think it's end of the Q&A hour. Honestly, if you ask me about these findings, somebody found the tomb of Jesus in Jerusalem, in eastern Talpiot. It has nothing to do with truth. За өнөөдөр одоо шийдэл яг энэ эзний булшиг олсон гэж бас одоо Иерусалимын зүүн талд одоо тэ эзний булш байдаг гэж яг тодорхой ярьдаг. Гэтэл энэ болохоор бас яг бодит зүйл биш юм аа. Tomb, right? Yeah, grave. Эзний одоо оршуулж байсан тэ тэр булшиг олсон гэж хэлсэн. Гэхдээ тэр нь бас үнэн биш юм аа гэж хэлж байна. This is the last one, okay? Энэ бол сүүлчийн асуулт байна. Тэгээд бүгдээрээ цагаа өндөрлөе. So зарим чуулган цуглаанууд бүтэн сайн өдөр цуглаанаа хийдэг. Зарим нь хагас сайн өдөр цуглаанаа хийдэг. Та аль нь зөв гэж бодож байна вэ? Бүтэн сайн өдөр үү эсвэл хагас сайн өдөр гэж? Some people meet on Sundays and someone Saturdays. So which one is the right? Saturday or Sunday? Yeah, church gathering. Why do you ask which one is right? Why can't both be right? Яагаад хоёулаа зөв байж болохгүй гэж гинэ. Яагаад энэ асуултыг асууж байгаа юм болоо? It depends on whom we are talking about. In Israel, we are Messianic Jews, and we live in this country
Saturday is the official day off in Israel. За бид нар хэрэг та Израильд амьдарч байгаа бол Израильд болохоор яг албан ёсны амралтын өдөр нь болохоор бямб гариг байгаа. We very naturally worship on Saturday. Тийм учраас бид нар яг биднэрт бямб гариг цуглахад маш эвтэйхэн байдаг. The religious Jews go to the synagogue, we go to our congregations. За яг нөгөө сүсэгтэн евдейчүүд нь болохоор синагог руу явдаг, бид нар болохоор өөрсдөө цуглаандаа явдаг. Now, you live in another country, in another culture. Та нар болохоор өөр улсад өөр ахуй соёл дотор байгаа. And to be honest with you, I don't see anything so special about Saturday itself. За миний хувьд болохоор яг бямб гаригийн хувьд болохоор тийм амар онцлог. I mean, it is a special day. Яг ер нь бол онцлог л доо. The Bible says it. Библиэлд хэлсэн байж байгаа. But you have to get it right. Гэхдээ энийг та нарыг зөвөөр ойлгох хэрэгтэй. If somebody works on Saturday in Israel and that's the job they have, За хэрэг зарим хүмүүс нь тийм ээ одоо бямб гаригт ажилтдаг бол and they are unable so far to find another job, I would not say that they are sinning against God. тэгээд тэр хүн бямб гаригт ажилтай бай таардаг бол тэр хүнийг би гим хийж байгаа гэж хэлж чадахгүй. I would just tell them, okay, fine, it's not the ideal situation because all the believers are gathering on Saturday and you can't be with the congregation. That's not good. За тэгээд заах уу тэр хүн одоо бямб гаригт ажилтай байгаа цуглаанд явж чадахгүй бол би ажилласаа гар гэж хэлэхгүй. Гэхдээ тэг яг уу тэр хүн өөр ажил болвол бас сайн. Гэхдээ тэр заавалчгүй их шаардлагатай асуудал биш. But at least try to have one day off during the week when you rest and when you worship. Гэхдээ ядаж нэг өдрийг тийм ээ одоо амралтандаа бас эзэн зориулж гаргаарай л гэж би зөвлөнө. That's the first advice I would give them, and the second advice would be try to get your Saturday free so that you can worship together with all the others. Тэгээд хэрв тэр хүндээ одоо бямб гарагт бусдад одоо цуглааныхан цугладаг бол тэр өдрөө болж өгвөл тэгээд зохицуулаад цуглаандаа явуул сайн байна л гэдгийг зөвлөнө. If I had to go to move from Israel abroad, because I'm Jewish, I would certainly keep the Sabbath. За би өөрөө Израильд буцаж очих юм бол би өөрөө юудей хүн учраас одоо шаббатаа сахина. But I would never expect non-Jews to do that. Гэхдээ би яг одоо юудей биш хүмүүст би яг тэр өдрийг сахиа гэж би бас хэлэхгүй. That's my answer. За миний хариулт бол юм байх болно. All right. Thank you so much for your time. За та бүгдийн цагт баярлалаа. God bless you, and I hope to see all of you tomorrow. За эзэн Европ та бүгдийг маргааш бас ирээсэй гэж хүсэж байна.